За юу санаад байна та. За одооноос эхлээд жоохон албан ёсны биш жоохон тий хамаа мөгөө ярьдаг ч юм уу. Тэгээ жоохон алдсан яриануудыг катлахгүйгээр та бүхэндээ бичлэг хүргэе гэж бас бодлоо. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнд бас хэрэгтэй зүйлсийг ярихаар ирсэн байна. За ирсэн ч гэжтэй би бас эндээ л байгаа л да. За миний арын бэкграундыг харах юм бол та бүхэнд маш гоё vibe-ийг мэдрүүлж байгаа байх. За би та бүхний арын бэкграундаа бас жоохон сольж үзүүлээ л да. За ийм бэкграунд. За эсвэл дахиад нэг ийм. За дахиад нэг иймэрхүү. За эсвэл зөвхөн color өнгө тавьж болно. За ийм өнгө. За иймэрхүү өнгө. За өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ за энэ арын бэкграундыг яаж ингэж дуртай өнгө видеого оруулаад байгаа юм бэ? За яг ямар арга, ямар нэршил байгаа юм бэ гэдгийг та бүхэн зааж өгье. Энэ нь болохоор Chroma Key буюу за киноч бай, YouTube стримч бай, за телевизч бай, бичлэг дээр маш их ашигладаг байгаа. За миний хувьд ч гэсэн ажил дээр энэ Chroma Key-г ч гэсэн маш их ашигладаг байгаа. За та бүхэн жишээ нь стрим хиймээр байгаа бол заавал нэг бөөрийн хий эсвэл дөрвөлжин дүрсэнд өөрийгөө видеог байршуулах биш, дуртай өнгө, дуртай видеого ардаа 50-га иймэрхүү маягаар бичлэг хийх бүрэн боломжтой гэсэн үг байгаа. Тэгвэл бүгдээрээ миний яг бичлэгний оригиналыг нь харах юм бол за арах юм бол цэнхэр өнгийн бэкграунд байгаас за та бүхэн фото студид ч юм уу зураг даруулж үзсэн үү? За арийнхын бэкграунд нь цагаан өнгөтэй ч юм уу. За ямар нэг нь бүхэл өнгө байдаг да. За зураг дарах юм бол дараа нь янзлахдаа за тэр өнгө нь автоматар обжектыг нь арийнхын өнгө нь маш ингээ олон хэцүү биш. Арийнхын өнгө нь нэг л бүхэл өнгө байх юм бол Photoshop өөрөө автоматар main object-ийг нь шууд цоолох боломжтой байдаг. Ч гэсэн ялгаагүй арийнх нь өнгө нь за ийм ногоон ч юм уу, цэнхэр ч юм уу, за арийнх нь өнгө нь ийм амархан шууд нэг өнгийг сонгол алга болгохоор өнгө байх юм бол видеон дээр бас маш олон байдлаар ашиглаж болдог байгаа. За өнөөдөр Chroma Key-ийн талаар ярих юм бол маш их зүйл болох байх. Гэхдээ та бүхэн би Premiere Pro дээр энийг яаж хийгээд байгаа юм бэ гэдгийг амархаараа зааж өгье. Яг дараагийн хичээлүүдээр болохоор за Chroma Key-ийн илүү агсан түвшинд зааж өгч болно штэ. Сүүлийн үед одоо болоод байгаа амьдрал чамд жүрж өгөх гэдэг кино байгаа штэ. Харах юм бол за энэ автобусанд яваа энэ үзэгдлийг бас ард нь Chroma Key ашигласан байгаа. За энэ далаа дээр за орхин за энэ далаа дээр ингээд завтай байгаа энэ үйл явдлыг ч гэсэн Chroma Key-ээр шийдсэн гэсэн үг. Маш том иймэрхүү бэкграундыг байрлуулсныхаа дараа за хойно нь гэрэлтүүлэг юм бас маш гоё өгөрхтэй. За түүний за энд угаасаа маш олон техник байдаг л да. За тэгээ өгснөөхөө дараа ард нь далаа ч юм уу дуртай дүрсийгээ байршуулж болно. За бидний маш их сүүлийн үед үздэг маш их анимашн оршин кинонуудад болохоор бүгдээр ийм Chroma Key-ийг ашигласан байдаг. За ихэвчлэн болохоор ногоон юм уу? Энэ цэнхэр өнгө байдаг. За хувцсны өнгөөс бас тис өөр өнгө байх юм бол за цоолох үед хүний царай хувцсны өнгө нь давхар цоолохдохгүйгээр шууд арийнхаа бэкграундаас шууд салгагддаг амар байдаг учраас ногоон цэнхрийг маш ихээр ашигладаг байгаа. Тэгвэл Premiere Pro дээр хэрхэн ингэж цоолдог аргыг сурцгаая. За Premiere Pro руугаа шууд орцгоё. Кажа. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. Та бүхэнд иймэрхүү цэнхэр юм уу? Эсвэл ногоон өнгийн дэвсгэр арын бэкграунд байхад болно. За эсвэл байхгүй гэх юм бол цагаан өнгийн хан ч юм уу? Эсвэл хөшгөнийхөө урд бас иймэрхүү бичлэг хийх бүрэн боломжтой. За ийм зөрүүлтийн ийм green screen гэдэг ч юм уу? За ямарчтай майхан шиг савлгаатай тийм зөрүүлтийн бас скринийг зардаг байгаа. Тиймийг ч гэсэн аваад ашиглаж болно. За Premiere Pro дээр зөвхөн ганцхан эффект өгөх юм болоод тэгээ 2 3 тохирхоо оруулах юм бол бүрэн цоол боломжтой болдог. Та бүхэн бичлэг хийхдээ хийх гэж байгаа скринээсээ жоохон наалдахгүйгээр жоохон зайтай хийвэл зүгээр. Хоёрд нь болохоор гэрэлтүүлэг байгаа. Гэрэлтүүлгийг хит одоо хурц гэрэл өгөх юм бол арын сүүдэр их гардаг байгаа. За миний бичлэгийг харах юм бол жоохон сүүдэр гарсан харагдан. За хитрхийг сүүдэр байх юм бол бас тэрийг арилгахад хэцүү байдаг байгаа. Гэтэ яг чанартай камераар бичиж байх юм бол амарханаар цоолох боломжтой байдаг байгаа. За тэгвэл шууд хичээлдээ оръё.
эдитэлсэн хэсэг байна. За өөрийнхөө бичлэгэн дээрээс та хүн шүү зааж өгье. За үндсэн скрин нь болохоор ийм цэнхэр өнгийн арын бэкграунд нь цэнхэр байгаа. За тэгээ харах юм бол энэ чинь жоохон сүүдэр бага харж байна. Дээрээс гэрэл тусгасан байгаа учраас энэ эрүү хэсэгт болохоор сүүдэр нь утсан байгааг та хүн харж байна. За ер нь бол нэг орчин нэг иймэрхүү орчинтэй. За тэгээ энэ сүүдрийг харах юм бол арагшаага ер нь тусцсан баавс. За ер нь бол айл болох сүүдрийг гарахааргүйгээр гэрэлтүүлэх юм бол бүр сайн байгаа. За ер нь бол амархан. За одоо үндсэн ийм скринээр болохоор ард нь иймэрхүү өнгө ч юм уу бэкграунд оруулаад иймэрхүү л ер нь болгох чинь гэсэн үг шүү дээ. За тэгэх юм бол ард нь маш олон ийм текст ч юм уу ямар нэгэн анимашн ч юм уу юу ч ингээд байршуулах боломжтой бас амар болчихно гэсэн үг байгаа. За бүгд үндсэн нэг камер байгаа. За тэгвэл хамтдаа эффектийг хэрхэн янзлахыг шүү сорry. Энэ эффект хэсэг рүү очоод бүгдээрээ энд ультра K гэж байгаа. Энэ видео эффект дотрын K гэдэг дотор ультра K гэж байгаа. За энийг болохоор чирээд үндсэн камер руугаа өгнө. За тэгэх юм бол доошлоод ультра K гэж шинээр нэмэгдсэн байгаа бүгдээрээ харж байгаа бах. За энэ чинээс болохоор энэ K color гэдэг хэсэг дээр өнгийг хуулдаг хэсэг байгаа. За энэ өнгийг хуулаад за одоо ямар өнгийг цагаан юм уу, бор юм уу, ногоо юм уу тэр хэсэг дээр яваачаа жоохон сүүдэр жоохон dark тал руу нь болохоор бүгдээрээ өнгийг хуулахад болно. За тэгэх юм бол одоо шууд арийнх нь бэкграунд нь руу шууд хуулагдаж байгаа харж байна. За гэхдээ харах юм бол 100% ингээд хуулагдаагүй 100% алга болоогүй нас анзаарч байна. Зэнийг яаж засах вэ зааж өгье. За энэ арын бэкграунд байгаа энэ бичлэгийг түр алга болгочихъя. За тэгэх юм энэ setting хэсэг рүү очоод энэ дээрээ transfer grid гэж уус энийг дарах юм бол арийнх нь хэсэг нь одоо нөгөө нэг GIF ч юм уу PNG-гээр зураг хадгалдаг. Да яг тэрэн шиг арийнхын хэсэгт нь яг ямар ч дүрс байхгүй шүү гэдгийг харуулж байна. За энэ хоёр хажуудлын дүрс нь болохоор угаасаа нөгөө цэнхэр скрин биш учраас уусаа цоологдохгүй. За энийг болохоор эхний ээлжинд бөөнөрөө алга болгоё. За тэхийн тулд дүрсээ сонгосны дараа энэ opacity хэсэг байгаа. Энэ opacity хэсэг дээр би өмнө алга болгоцсон байгаа. За энийг устгах. За энэ opacity хэсэг дээр энэ гурвалжин дөрвөлжин ч юм уу эсвэл pen tool-ээр маск хэлж болдог. За бүгдээрээ pen tool-ээр масклаад за дэлгэснээр очсны дараа за энэ яг скринтэй хэсгээ за ингээд дөрөв талд нь дараад өгчд болно. За тэгэх юм бол за энийг бит болгоо. Тэгэх юм бол яг энэ хэсгийг л би масклж байгаа учраас тэгэхээр дүрсүүд нь алга болчихно гэсэн үг. За энийг pen tool-ийг бүр ингээд гаргаж. За ингээл амархан байгаа. За гэхдээ одоо бүгдээрээ settings руу очоод энийг асаач. За түүний дараа энэ арын хэсэг нь бүрэн 100% ингээд алга болоогүй аваас. За энийг болохоор маш амарханаар алга болгох нь ч тийм. За харах юм бол энэ K color дээр цэнхэр өнгийг сонгоцсон баавс. За дээшлээд харах юм бол энэ чинь Alpha channel гэж байгаа. Одоо бидний нөгөө Photoshop дээр масклдаг гэсэн цагаан өнгө нь яг одоо амьд үлдээд хар нь бол алга болдог гэсэн хууль байгаа ш. Тэр хуулийн дагуу. За тийм учраас энэ цагаан үндсэн обжектыг үлдээгээд бүгдээрээ илүү дутууг нь болохоор хар болгоход болно гэсэн үг. За тэгэхэд ультра K дотор маш олон settings байгаа. Засах боломжтой. За эдгээрээс болохоор нэг 2-ыг орлох юм бол засах боломжтой. За энэ mate гэдэг хэсэг рүү ороод за ямар ч бүгдээр ингэ хөдөлгөөд үзээрэй. Яг юуг нь мэдэхгүй болвол за тэгээд хамгийн доотлын pedestal гэдэг энэ хэсэг 10 гэж байгаа. За энэ 10-ыг болохоор бүгдээр нэмээд үзээрэй. Тэгэх юм бол ээж юм. Саяник цагаан нь алга болоод үндсэн обжект нь үлдчихэж байгаас. За иймэрхүү аргаар алга болгож болно. За бүгдээрээ энэ чинээс Alpha key байгаа. За энэний болохоор за бүгдээрээ default ч юм уу custom relax set ч юм уу аль нэгийг нь тавьд үзээрэй. За ер нь хүмүүлний background-аа шалтгаалаад энэ зарим дээр нь тохирох
Тэрэн дээр тохирохгүй байна. За би custom дээр тавиад 100 дээр pedestal-ийг тавилаа. За тэгэхэд бол бүр нь ямар тааж ир нь алга болж байна. За энэ mid clean up руу орох юм бол за энэ дотгошоогоо ч юм уу одоо юу гэсэн үг хэрэг энэ нэг ногоон ч юм уу цэнхэр скрин байх үед болохоор цамцан дээр эсвэл хүний арьсан дээр ногоон цэнхэр нь харагдаад идэг. Тэгэхэд болохоор эднэрийг жоохон хөдөлгөөд өгөх юм бол дотгошоогоо тэр хэсэг нь бас алга болно. За аль байгаа буцаа энгийн хэсэгт нь очиж. За энэ хэмжээнд байгаад бүрэн цоол болчихж байгаа гэсэн. За ер нь бол ингээл болоо. За ер нь илүү детальзэлж засмаар байгаа эдгээр тохиргоонууд руу ороод жоон хөдөлгөх юм бол яг 100% бас алга болох боломжтой байгаа. За тэгээд эннийхээ доор нөгөө юм дүрс ч юм уу, видео ч юм уу. За миний хувьд болохоор иймэрхүү видеонууд бэлдсэн байна. За тэгээд арын дэвсгэрт нь оруулах юм бол за ингээд цаалсан байгааг харах боломжтой. За тэгээд энэ бол ард нь өнгө ч юм уу, color ч дуртай одоо background зураг оруулаад за ингээд цаалах бүрэн боломжтой байгаа. За гэхдээ за энэ бичлэгнийхаа энэ background-ыг алгуулгач. За гэхдээ зөвхөн энэ одоо энийг GIF буюу GIF болгож болно шүү дээ. Нөө PNG-гээр видео хийж болдог, видеогоор хадгалж болдгоо гэвэл бас болно. Гэхдээ бидний MP4 формат болохоор иймэрхүү PNG-гээр хадгалах боломжгүй байдаг. За тэгээд Apple-с гаргасан QuickFlavor дээр болохоор бичлэгийг PNG-гээр хадгалдаг өргөтгөл байдаг баа. За тийм учраас бүгдээрээ энэ хэсгийг за IO гэж ташныхаа дараа за рендерлэгтэй Ctrl M гэж дараад за энэ формат гэдэг дээр QuickTime-ыг заавал сонгох хэрэгтэй. За нөгөө QuickTime гэдэг формат нь видеоны MOV гэдэг форматаар хадгалагддаг байгаа. Түүний дараа видео код дотроос энэ Apple Properties 4 гэдгийг сонгоод за доошлох юм болвол за энэ depth гэж байгаа. Энэ дотор болохоор энэ alpha гэдэг хэсгийг сонгоороо. За тэгэх юм бол таны рендерлсэн бичлэг чинь за энэ ингээ оруулж ирсэн байна. За харах юм бол ийм alpha маягаар цоологдсон байгааг харж болно. За тэгээд дараа нь энийгээ ямар ч бичлэг дээр ашиглаад явах боломжтой байгаа. За бичлэг дуусны үсэнд маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээр ч гэсэн та өөрийнхөө бичлэгт хэрэгтэй нэг зүйлийг мэдэж авсан байхаа гэж бодож байна. За иймэрхүү маягаар би кичүү буюу за хамгийн суур мэдлүүдийг та бүхэнд бүр баг багаар зааж өгч байгаа. За зарим нэг хүмүүсийн хувьд угаасаа л ойлгомжтой мэдлэг боловч анх удаа үзэж байгаа хүний хувьд болохоор ийм л амархан байсан юм уу гэдэг ч юм уу тэр хүнд маш том мэдлэг болсон байхаа гэж бодож байна. За дараагийн бичлэгээрээ та бүхэнд би илүү хэрэгтэй, илүү гоё контентуудыг хүргэх болно. Би нэг лайк, комент гуйдгүй л дээ. Гэхдээ та бүхэнд үнэхээр таалагдсан болвол комент хэсгээр сэтгэлдээ яагаад бичиж болохгүй гэж бас лайк дараад хэрвээ та саб дараагүй бол сабаа заавал дараад бичлэгийг маань үзсээсэй гэж хүсэж байна. Тэр нь болохоор бас тууштайгаар би контент хийгээ явахад маш их дэмжлэг болох болно. За би энэ YouTube сувгийг хийлээ гээд за би 100,000 subscribe хүрлээ ч гэсэн яг үндсэндээ цалин нэг их авахгүй. За 500,000 саб хүрсэн ч би Монголоос хүмүүс үздэг учраас нэг их мөнгө авахгүй. Тийм учраас та бүхэн зүгээр комент, лайк дараад өгөхөд маш их баярлах болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Ан녕. Окей, good.